Ерөнхий ивент итгэгч Далайн ээж Баян хонгор компани. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Эрхэм мөндөд Баян хонгорчуудаа. Манай өнөөдрийн энэ удаагийн дугаарт Баян хонгор аймгаас маань төрөн гарсан хүчирхэг сайхан бөхчүүд маань оролцож байна. За ингээд бөхчүүдтэйгээ хамт хоол идэнгээ сайхан нөхөрлийн талаар ярилцгаая. Хамтран ажиллагч хонгорын эрхт зангилаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо. За орой мэндэ Баян хонгорчуудаа. Баян хонгорч мэдчилж байна. Найзынхаа подкастэнд манай тэргүүн богд төвчний бөхчүүд өнөөдөр бас аймаг орон нутгийнхаа малчилж хөдөлмөрчдийн баярт оролцоо. За мөн барилдаанууд барилдах гад төвчнийхаа бөхчүүд ярилцсан байна. Тэгээд нийт Баян хонгорчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. За хоол идэх үү? Хоол өгөх гэдэг юм яах гэж юм. За одоо бүгдээрээ сайхан хоолоо идээд эхлэе. Тийм ээ, хоолоо идэнгээ сайхан ярина. Тэгээ. Зүрч. Би чи миний юм чи тэгээд нийт явах юм чандаа ингэ тавьчихаа. Би чи одоо тэр юм болгоно юм ясаад энэ нэг өгсөн юм чи. Сая юм хөтлөөд өөрөө яваад байсан. Одоо өөрөө нэг юмд орцсон явж иргээд. Манай одоо сайхан ярьдаг манай эзэнхүү начин байна. Манай Бямсруу Арслан байна. Намн Жанцаг сүүлийн үед Батмагнагийн хадам аав нэрээр олон түмэндээ Монгол түмэндээ танигдсан. Фитнес багш Намн Жанц найз нь сайхан ярина шүү дээ. Баян хонгор аймгийн бодибилдинг фитнес ялгааны тэргүүн энэ сайхан залуу. За цаана манай Баян хонгор аймгийн баацхан сум яриад аймгийн Арслан Бямсруу гэж залуу байна. За ийшээ манай Сэргийн Арслан Жамбулдорж, аймгийн Арслан Төвшин төгс, аймгийн Арслан Дүүрэн сарын дарын бүрэлдэхүүнтэй. Ямар ч өнөөдөр энэ эфирт багтахгүй гэд төлөөлөлд бид ирсэн байгаа. Тэгээ нийт 25 оны бүрэлдэхүүнтэй. За нийт Баян хонгорчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн сайхан үлдэж байна уу? За мэдээж нөхөрлийн талаар одоо бид нар бэлтгэлцэх болоо. Баян хонгор гэдэг нэг том нэр авны дор бараг 17-8 20 жил ирнэ. Ах дүүс найз нөхөд бол сайхан нөхөж бэлтгэлээ хамт хийгээд гэс хоорондоо салшгүй холбоотой ингэ явсаа. Энэ юм бас хүчинд Баян хонгорчуудын хүмүүс хүчинд бас өнгөрсөн жилээ Монгол улсын төрийн наадмын төрөг юм эрхэм төрийн наадмынхаа төрөв болсон манай Батмагна дүү байна тий. Бидний араас хүч төрийн гэж орж маш богино хугацаанд ямар амжилтыг үзүүлдэг юм бэ? Яаж бэлтгэлээ яаж хөдөлмөрлөх юм бэ гэдгийг үзүүлсэн. Яг бас бүгдээрээ баяртай байгаа төвчээрээ. За өнөөдөр сайхан тэгээд бид бүгдээрээ сайхан нөхөрлөл явж байна. Бид нөхөрлөл бас тэгээд мандан бадар голцоо цааштай бүгдээ сайхан бас атгсан гар шиг бас бүгдээрээ сайхан хамтдаа байхыг хичээнэ. Тэгээд өнөөдөр бас Далайн ээж ресторанд сайхан хоолой зайлж хагаад маш их баярлалаа. Бүгдээрээ хамтран зоглоорой. Найз нартайгаа бас үндэсний бүхөрөө хичээлээд бас салшгүй бас олон жил нөхөрлөж байна. Тэгээд өөр нөхөрлөл бол нэг нэгнээ хүндлэхээс эхэлнэ. Нэг нэг хүндэлж харилцаж ажил юм нөхөрлөл бат бөх байд юм байна. 20 жилээс ч бас нэг чамгүй урт хугацаа болсон байгаас тий. Би нэгэ таньж мэдээд эхлээл одоо хөдөлмөс хэдэн дүүнэр хөөхөн байна гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөн 11 оноос эхлээл өдөө хүртэл одоо тэр манад өргөжөөд олон сайхан залуучуудаараа бас багаа цуцаатгаад өдөөс ихтэй бас энэ амжилтуудыг бас нэг гол том түлхэц өөр нэмэр би энэ бас шийдлэл болоод одоо хүртэл явж байна да. За манай Сэргийн Арслан Жамбулдорж бас Баян шүү дээ. сайхан явж тий. Тэнд байгаа юм байна. 2 минут мэж бомб байхгүй. Орж байрлал тий. Баян хонгороос мэдчихэж байгаа. Саагийн нийт Баян хонгорчууд өнтөө үлдэж байна уу? Шинэ оны минь одоо тохоос боллоо. Гаваа хэмжээчүүд амар нутгаар хандаас ондоо малчтын зөвлөлд барилдаад явж байгаа гэхлээ. За элчүүдийн нөхцөл бол одоо янз байдаг. Бид хэд одоо ингээд зодог нэгт найз нөхөд ахын дүүс нэг зорилгын төлөө хамтдаа ингээд 15-20 жил нөхөрлөд явж байгаа юм сайхан нэг нутгийн хүчтнүүд найзууд байна.
хонгор нутагтаа ирсэн байна. За тэгээд нөхөрлөл гэдгээс асууж байгаа шин тий. Нөхөрлөл гэдэг нь одоо тэгээд үе ах нараасаа бас үлгэр дуурайл аваад найз нөхөд дундаа бас сайхан нөхөрлөлийг үнцэнтэй бас мандин мөчийг хуваалцаад дүүнэртэй бас нэр хүндээ алдчихгүй тий. Бас зөвлөх юмдэн зөвлөөд дүүнээсээ бас суралцах юм дээрээ суралцаад тэгэл явж байна. За Баянгорынхаа ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд сайхан үлцээж байна уу. За одоо тэгээд нөхөрлийн талаар хэлэх юм тий. За тэгээд анх одоо 12 оноос эхэлж одоо бид өгөхөд их хог дэвжэн дээр анх бэлтгэл сургалтаа хийж эхэлжсэн байна. Одоо тэгээд 16 жил. 16 одоо 26-аас 12-ыг хасахаар 16 гэх тийм. Бүр тооруулсан шүү дээ. Та өөрөө гэсэн шүү дээ. Нэг 16 гэсэн шүү дээ. 14 жил байдаг. 14 жил 14 жил ямар хэлсэн салаагүй бэлтгэл сургалт хийгээд өдөө хүртэл явж байна. Тэгээд хөлсөөрөө нөхөрлөн гэдэг чинь хамгийн сайхан зүйл. Тэгээд одоо нэгний хүн гэдгээр нэгний итгэлийг дааж хүн чанартай явбал хамгийн хөрлийн үнс нь өмлөө гэж ер нь бодож байна. Тэгэхэд За далайн иж дээрээс нь нөгөө модны үйлдвэртэй тавилга хийдэг. Манайх бас байранд орохдоо бас далайн ижээр бүтэн тавилга хийлгэжсэн. Янзын чанартай бас үнэнч боломжийг ямд яг л хотод хийдэг байгаа юм шиг. Тийм чанарын төвшин бол сайн юм билээ шүү. Баянгорчуудаа бас тавилга хийлгэрэй гэж уриалъя. Тийм манайх нөгөө иш орохт хийлгэх цагаагүй. Ойлгохгүй цагаан сар болох чинь цагаан сарынхаа баярын ширээний дээр зоог усундаа өнөөдөр авах төгсөө хотын бөөнүүнээрээ авчих юм байна шүү дээ. Ямар нэмэн өртөггүй тий. Тийм. За тэгэхээр ийм сайхан бас боломж бас нэрлэж байгаа юм байна шүү. За тэгэхээр талын судалтай нэг тэгвэл үйлчлүүлээрэй нутгийнхаа. Ивент тэтгэгч Шалса Рожа компани. За анх Баянгорынхоо бүхчүүдээр бэлтгэл хийх гээд бас нутаг орныхон хаана бэлтгэл сургалт хийдэг гээд энэ тэндээс асууж явжгаад хамгийн анх Эрдэнэхүү найзтайгаа танилцчихлаа. Тэгээд тухайд манай Эрдэнэ аймгийн арсан цолтой би сумын зан цолтой ингээд хоёр залуу анх танилцчихсэн. Тэгээд өө чи Баянгорын манай сумын хүүхдүүд шүү дээ гээд хоорондоо танилцаад анх найз маань анх их хог төвчний бэлтгэл дээр намайг дагуулж байгаа. Тэгээд багш нартайгаа сайхан багш шавын барилдлагатай болоод тэгээд зөндөө олон цаг хугацаа өнгөрсөн байна. Тэгээд хамтдаа бас төрийн баярын наадмын дэвжээнд 1 жил манай цэрэн тогтоогоор нэлээ гуруулаа 1 жил улсын баярын наадманд цолоо авсан бас дурсамжтай сайхан мөчүүд хамтдаа туулж өнгөрүүлсэн байна. Тэгээд ганц бүхний салбарч хэлтгүү найл нөхрөлт гэдэг бол нэгнийхээ итгэлцэл дээр явдаг гэж би ойлгодог. Тэгээд нэгнийгэндээ итгээд хотлоо ирэхгүй за ард орны хар буруу юм яриад байхгүй. Тэгээд нэгнийгээ сайн хүндэлдэг. Тэгээд одоо нэгнийхээ нэг орон зайруу ороод ирэхэл нөхрөл одоо устж үгүй болдог гэж ойлгодог. Тэгээд бас нэгнийхээ сайхан мөн чанарыг үнэлээд нэгнээсээ үг сонсдог. Үнэхээр хэрэгтэй үгийг сайхан хүлээгээд авчдаг. За хэрэггүй үгийн за энэ дээр ийм их хэлсэн шүү гэдэг нэгнийхээ ингээл зас залруулаад явбал хүний нөхрөл бас үн цэнтэй болоо гэж бодож явдаг. Тэгээд миний хувьд ч гэсэн бас сайхан найзуудтайгаас бас л Монголын эр хүний хайдал сайхан найз нөхөрлөе гэж боддог. Тэгээд тэрж утгаараа тэгээд зөндөл олон сайхан найзтай одоо аль жамбич энэ да. Тэгээд одоо хүн болгон төв нийслэл хот хүрээрөө баргааддаг болсон. Ийм цаг мөчид одоо аймаг орон нутгата за замын бөглөрлгөө одоо нэг газар нөгөө газар хүртэл аймаг дотор нэг 5 минутаас 10 минутын хооронд цаг зарцуулж байна. Тэгээд энэ сайхан аймаг орон нутгата нутаг орныхоо бүтээн байгуулалтанд оролцоод явж байгаа. За ресторанч ажиллаулт үгээ хуурай бизнес эрхэлж байгаа зөндөө олон аймаг орнуудын маань ард түмэн байгаа. Тэгээд энэ олон хамт олон тэгээд зөндөө өөрсдийнхөө хийж чадах юмыг сэтгэлээсээ ингэж хийж чадаж одоо тэгж үйлчлүүлж татж чаддаг тийм учраас одоо нутгийнхаа ард иргэдийг сайхан дэмжиж алхам тутамдаа одоо нэг Баянгорын ард түмэн ямар байж чаддсан бэ гэдгийг харуулахыг зорж явах шиг нэг ойлгож байгаа. Энэ сайхан подкаст эхлүүлсэн найздаас баяр хүргэе. Тэгээд өнгөрсөн жил манай тэргүүн бүгд хэмжээний бүхчүүд 5 сард хурлаа хийгээд тэгээд хоорондоо ярилцаад нэг удирдлагатай нэг зохион байгуулалтнаар нэг бэлтгэл сургалт хий гэж ярилцсны үндсэн дээр бэлтгэл сургалт хийж эхлээд удаа 2 сарын дараа төрийн
баяр наадмаас төрөө хөх маань тодорсон. Тэгээд яг энэний адилаар одоо Баян онгорчууд ганц бөхч хилтгүү те бүх салбарт нэгдэж нийлж чадвал одоо ямар амжилт гаргах юм бэ гэдгийг салбар угнал харуулах байх гэж ойлгож байна. Тэгээд нийт нутгийнхаа ард түмэнд одоо утга болох сар шинийн баярын мэндийг төвшүүлье. Та бүхэн сайхан шинэлэр хэлж хэлье та. За тэгээд өнөөдөр аймагтай бас сайхан найзынхаа подкастэнд Дэвжигийнхаа бүхчүүдтэй өргөдөж оролцсондоо баяртай байна. Тэгээд манай амгаа бас манай Дэвжиний нэг гишүүн. За өнгөрсөн жил аймагта Улсын баяр наадмынхаа бэлтгэлийг гаргахад бас манай амгаа бас ирж 7 хоног орчим манай аймгийн бүхчүүдтэй бэлтгэл сургуульд ирсэн. За мөн холимог талаанаар хичээлдэг тий. Тий холбоонд бас ажиллаж байгаа нүгөө юу? Аймгийн одоо анхны холимог талааны клубыг үүсгэн байна. За тэгээд тэр утгаараа бас бид эдийг 100 наадам бэлтгэл гарч байгаад манай Баянгарын бүхчүүд сүүлийн үед бүгдээрээ ингэж ийм олон бүрэлдэхүүнтэй бэлтгэл сургуультанд гарч байгаагүй. Тэгээд энэ сайхан хамт олонны маань зургийг за бэлтгэл сургуультан дээр зөндөө олон бичлэг, рилүүд бас хийж өгсөн. За мөн одоо манай Баянгорт ажиллаж амьдарч байгаа хүмүүс одоо энэ за балкад за өөр нэг их бэлтгэхтэй зураг авах юм байвал манай амгаад бас холбогдороод бас л яг нэг өөрөө жижиг дунд биз эрхэлж байгаа хүмүүстэй ярилцсан явсан. Өөрөө бас өөрийнхөө хэмжээнд аймагта ийм жижиг дунд биз эрхлэл явж байгаа ийм сайхан залуу. Тэгээд өнөөдөр бас Баянгор аймагт ирээд энэ хангаан сумынхаа малчтынхаа хуралд оролцох гээд бид ингээд явж ийн. Тэгээд бас сум болгондоо бас энэ Тэргэн бог Дэвжинийхаа 2026 оны календарыг бэлгэлэхээр ирсэн байгаа. Тэгээд энэ календарыг ихийг бэлдсэн найздаа дээжийн гардуулъя. Тэгээд одоо манай энэ Тэргэн бог Дэвжээ логотой болсон. Манай энэ логог манай амгаа ихийг бэлдэж ингэж гаргаж өгсөн. Тэгээд энэ лого бүртгэл дандаа ихийг бэлдсэн талаараа эргээд бас дурсаад яриул гэж. За тэгээ маш их баярлалаа. Одоо ингээ өөрийнхөө ихийг бэлдсэн одоо календарыг захиалагч эзнээс нь одоо дээж нь одоо аавна гэдэг бол одоо хамгийн сайхан эрхэм нандин бэлэг байна. Маш их баярлалаа. Ингээд энэ Тэргүүн бог гэдэг энэ сайхан хонгорчуудыг одоо юм нэгдлийг харуулсан, нөхөрлөлийг харуулсан энэ сайхан бүхий Дэвжиний залуучуудаа ноён руу уулсан энэ сайхан бүхчүүдэд маш их баярлалаа. Та бүхнэрээ маш их бахархаж явдаг шүү. Үнэхээр л одоо залуу хүмүүсийн ирчүүдийн нөхөрлөл ийм байх ёстой юм байна. Эв нэгдэл ийм хүчрхэг байдаг юм байна. Ийм амжилтанд хүргэж чаддагюм байна гэдгийг одоо нотлон харуулж байгаа. Та нартай маш их баярлаж бахархаж явдаг шүү. Тэгээд зөвхөн би биш одоо Баян хонгор нутгийн одоо ард иргэд хөдөлмөрчд маань бүгдээрээ бахархдаг шүү гэж одоо өмнөөс нь хэлмээр байна. За тэгээд энэ Тэргүүн богд бүхэн Дэвжинийхээ энэ логог одоо золбоо найзынхаа одоо Тэргүүн богд бүхэн Дэвжиний одоо бүхчүүдийнхаа хүсэл дээр захиалгаар ингэж хийж гисэн ийм сайхан лого байгаа. Тэгээд нэлээд утга санаа уралдуулж одоо хийсэн. Монгол хээ уламжлалтаа оруулсан, хайрхнаа оруулсан. Тэгээд дөрвөн хүчт найруулсан. Манай Монгол бие хамгийн том цол дархаа аврах цол. Дархаа аврах цолны дөрвөн талд нь манай энэ дөрвөн хүчтэн байрладаг. Яг тэрний адилхан манай Дэвжиний дөрвөн талд нь дөрвөн хүчтэн маань байрласан. Энэ сайхан Дэвжинээс одоо сайхан энэ том цолыг авах гэж бас зорж бэлэгдсэн гэж амгаас анх хэлсэн тий. Ер нь бэлэгшээл дүүрэн сайхан энэ лого байгаа. За тэгээд та бүхэн минь үргэлж сайхан дээшээ байхыг өрөөж байна. Маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээ нодлон 5 сарын үдид бид өхөн Баянгор аймгийн Тэргэн бог Дэвжиний бүхчүүд бүгдөө нийлж хуралдаж бас сайхан алдаа оноогоо ярилцаж сайхан нэг бүтэц зохион байгуулалтанд орж Оросны үндсэнд одоо энэ сайхан амжилт гараад явж байгаа гэж бодлоо. Тэгээ энэ анх санаачлыг гаргасан Баянгор аймгийн засаг дарга байсан мөксөйг ах маань анх санаачл гаргаж за манай бүхчүүд сайхан дэмжиж бүгд 100% дэмжлэгтэй гараа өргөж оролцсон. Нэг хүчин дээр энэ сайхан Дэвжээ байгуулсан. За тэгээд ганц бүхчүүд за гэлтгүү энэ Дэвжиний ард бол зөндөө олон хүмүүс дэмжлэг тусалцаа үзүүлдэг. Тэр болгонд тэр бүхэнд баярлж явдаг илэрхийлээ. Тэгээд за мөн аймаг орон нутгатаа ажиллаж амьдардаг цэнхэрдлэгцээрээ бид бүгдийн барилдааныг хараад за сайхан цагаан сүүгээ өргөөд те бурхан дээрээ аз хүчээ уугуулж яадаг нутгийнхаа ард түмэнд бүгдөөрэнд нь баярлж тархаж явдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрээ тэгээд манай
тэргүүн богд хэмжээний амжилт бас өдрөөс өдөрт өргөсөндөө шилж зөндөө олон сайхан цолтон төрсөн бүхий үлгийн нутаг болох хаа гэж найдаж байна. Тэгээ та бүхийнхээ дэмжлэгтэй бид бүхэн хичээх болно. За бид ресторанд хоолоо идчихэд нэг давхарт байрлах одоо хүнсний дэлгүүртээ орж ирээд байж байна. Тэгээд манай хүнсний дэлгүүр маань 100 мянган төгрөгөөс дээш худалдаа авалт хийсэн хүн болгонд одоо суглаанд оролцох эрх өгж байгаа. За мөн одоо энэхүү суглаанд супер ялгчаар тодорсон хүн маань одоо хөвсгөлдлээд гэр бүлэрээ үн төлбөргүй амрах хэрэгээр одоо шагнагдах байгаа. За тэгээд мөн далайн ээж худалдааны төв, далайн ээж ресторан маань түргэн хоол одоо зуушнууд снэкүүд хийж гаргадаг байгаа. Тэгээд энэхүү зуушнуудаасаа бөхчүүдээ одоо энэ замдаа сайн яваарай гэд бүгдд нь өгч байна. Хамаг хүртэлээс нэг дээр хоолоо хийгээл тэгээ шууд доошоо гарч ирээ борлуулчих тийм шүү дээ. Замдаа хоолын үед биш хэрэгтэй юм биш зааж. Тэгээ бас хоол унд орох гэр цаг цаа амжтгүй тийм үед чинь. Оо мик өгчээс. Би юуны тагийн өглөөг доошлуулсан чинь. За бид хүн бас зарим үед хоол унд идэж төдийлөн цагааж амжтгүй тийм. Тэгээд тийм үед яар сандарсан үед бас энэ дээр ресторанаас нь гарч иж байгаа энэ төргөө хоолойг аваад идэх боломжтой юм шүү. Тэгээд та бүхэн далаа ээж хөрвүүлүүлээрэ. Баян хонгороос жилж байна. Баян хонгороос мен жилж байна.